Зя минь шүү манайха. За бид нь ямар ч гэсэн сайн явж ирсэн шүү. Тэгээд ингээд. Да, талбай яах юм бэ? 아이고요. 또 배도 많아가. 아마 지금 거스고 소리. 잡신다 또. 저기요. 야사사기. 나가지. 자, зүгээр байж. Одоо яаж чинь дуу яаж чинь манайха. Гэрхээр асууч. Да нэг дуу байна уу манайха.
Риотионтой стоп гэж байгаа. Энд 2009-оос 2026 оны хооронд 150 сая метр куб усыг бохирдуулсан энэ овчнууд. Усны төлбөр төлдөгөө, ерөөсөө төлдөгөө. Тэгээ хамгийн амин яагаад усны төлбөр төлдөгөөр үндсэн гэрээ дээр усны төлбөр гэж яригдаагүй гээд ойртуулгүй гэж байгаа юм бозроод угаасаа. Энэ бозроод нэрээ. Монголын ард түмний боломжийг хулгай хийсэн Монголын ард түмний баялагийг хэдэн 10 жилээр үндгүй хідэж ууж тусалж байгаа тийм үстэй. Энэ оюутлогын гэрээ гэдэг халахвчин дор хийсэн дөөвөр заллан баггүй юм чинь ойлгож байна уу? Риотионтой өнөөдөр Монгол улсын энэ оюутлогын ордоос 100% ашиг олж байгаа шүү дээ энэ удгаачаад. Үгсэн элдэнцгийн чинь монголчууд 34% ашиг олдог. Хааж 34% ашиг олж байгаа юм ерөөсөй байхгүй. Тэр шиг худлаа юм байхгүй шүү. Өдөр 5 тэрбумын ашиг олдог. Зөрүүлээд өдөрт 15 тэрбумын зээдийг хүү төлж идэг. Бузар. Энэ оюутлогын гэрээг бол уул үндсээр нь угаасаа цуцдаг нь хамгийн зөв алхам байхгүй юу? Бид бол Монгол улсын засгийн газар шаардах ус одоо эндээс буцаж очихдоо шаардах ус өргөлтөө ерөөсөө энэ лойрын гэрээг тусал гэж байгаа. Лойрын гэрээг тусал гэж байгаа. За Хамбогд сумын иргэн ярьж байна. Нэг дүүхүүдээ таарад бууж 2 үс солилдоо хэлж байна. Энэ оюу толгой бол нэр үнэхээр нэр Монголд бол үр ашиг өгөхгүй гэж. Хамбогд сумын нутгийн иргэн хэлж байгаа шүү дээ. Учир нь яг л Монголын ард түмэнтэй адилхан үзэл бодолтой яг үннийг хэлж байгаа. Энэ Риотионтойг энэ муу хар сүнсэн төрсөн энэ дөөрчгийг царайг та нар харж байгаа үстэй энийг юм хартаа. Жог ингэжтэй. Та нар зүгээр энэ харж байгаа энэ нүдний харцыг харж заяа. Энэ хүний нүдэнд ерөөсөө ямар ч тийм хамтран ажиллах, ямар ч тийм хамтын ажиллагааны урт хугацааны тийм үстэй. Даалдуурхан бүтээн байгуулалтын хамтаа тууштай энэ Монгол улсын оронд одоо ноогдлаа шиг өгөх царай бол биш байгаа шүү дээ харагсаар энэ. Ийм царайтай ийм нүдний харцаар харж байгаа өнөөдөр бид ноогдлаа шиг өгөх үү? За манайха нэг ширч хизээч өгөхгүй шүү. Үнээр хизээч өгөхгүй. Хизээч өгөхгүй. Тэгэхээр нэг яаралтай энэ оюу толгойн гэрээг бол Монгол улсын засгийн газар цоцлаа. За учрал ерөнхий сайдад хүртэлнэ. Учрал ерөнхий сайдад хүртэлнэ шеэрлээд өгөөрэй. Та өөрөө пост оруулсан. Энэ оюу толгойн гэрээг цуцлах шиг амархан юм байхгүй одоо цоцлаа. Дэлхийн нийтэд энэ овчнуудын шившиг болох ёстой байхгүй юу? Риотионто зогс. Одоо Монгол улсын маань баяр цэнгэг болсон маань тийм үү? 150 сая метр куб ус бохирдуулсан. Усныхаа төлбөрийг төлдөгөө энэ удгаачаад. Угаас төлдөгөө. Хизээч төлдөгөө. Тэгээ оюутлогын компаниуд олон улсын шүүгдсэн байгаа тийм биз дээ. Цуг хамтын ажиллаж байгаа компаниар шүүгдсэд үгсэн элдэнцгээрээ та нар бидэнд ашиг өгөх гээд байгаа. Хамгийн гол энэ постуудыг манайхан скриншот хийгээд ингээд цааш нь шеэрлээд өгөөрэй. За юу. Тэ. Энэ новчнуудын имийг очиулаад дээр нь монгол хэлээр хөрвүүлж чадвал очиулаад ингээд явуулаарай новчнуудыг. Явуулаарай. Үндэстэн дамсан энэ корпорац шүү дээ. Энэ лоорчин корпорацийн дэлхийн нийтээр мэдж байгаа шүү дээ. Дэлхийн маш олон улс орнуудаас хөөгдөж гарсан байдаг шүү дээ. Риотионто. Маш олон дэлхийн олон үндэстнээс хөөгж гарсан энэ удгаачууд. Кыргызстан улсаас хөөгдсөн. Африк улсын бүр усгүй юугүй хангалттай бүх юмын дэлбэртэл нь авчсан удгаачууд. Таасаа мэнэ. Бид нар ямар ч зам хаагаагүй энд зогсож штэ. Тийм үстэй. Манайч хийсэд штэ наашаа. Хийсэд штэ. Хийсэд юу гэдэг чинь Улаан бүсэд уртгаараа тавьж байгаа. За яг энэ талаар энэ талаас цаашаа барьчих тэгвэл. Гөө. За талд нь хашаад барьчих. Хашаад барьчихаа. энд ячаад бай.
Бидэнд бол ямар ч тийм шаардлага мос юу ч байхгүй, тийм юм байхгүй. Бид хам бүгдэд энэ хам бүгд сумын туслаараа бүртгүүлсэн байгаа. Тий, хэлээд. Ямар ч бидний шаардлага байхгүй, юу ч байхгүй. Бид тий. Зөв сайн байна. Зөв. Бид бол яг чамтай адилхан Монгол улсын иргэн багхгүй юу? Баялгаа хамгааж ирсэн иргэд тий. Бидэнд бол ямар ч тийм бидэнд бол ямар ч тийм одоо шаардах хууцэг орж уулзсан барин төлөөлн тийм үлгэр домог шиг юм бол бидэнд хэрэггүй. Тэгэхээр бидэнд хэрэггүй. Бидний гол үүрэг үндсэн чиглэл бол ард түмний маань хүсэл мөрөөдөл болсон энэ Нэрот Янтогийн энэ 2009 онд ирсэн энэ лөөрийн гэрээг туслахын төлөө тэмцэж байгаа. Энийг бол Монгол улсын засгийн газар нэг яалтаа туслах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын төвд хуралдаж байгаа. Хамгийн гол нь Монгол улсад ашиг өгдөггүй ийм гэрээгээр бид нар яах юм? За бид нар зам хаан гэж огт яриаггүй шүү. Тэ. Зам хаах мах талаар огт яриаггүй. Учир нь зам хаахаар за манайха би таанд тайлбарчи. Учир нь зам хаахаар олон улсын тийм үү? Одоо энэ Монгол улсын засгийн газар Нэрот Янто хоёрыг хийсэн гэрээг хэлцээрдийн зөрчигдөөд байна гэд асуудал тулгарнаа. Би хэлж штэ. Хамгийн гол нь тэмцэлд үр дүнгүй байгаад хэрэггүй байхгүй юу? Бид 1000 өнөөдөр энэ чи очиж зам авах гэж 1-2 цаг гэрүүл ам хэлцэл хийгээд үр дүн байхгүй. Үр дүн байх. Харин Монголын ард түмэн хэдэн 100 мянгаараа хэдэн мянгаараа ирээд зам дээр зогссон цагт энэ зам авах гэдэг асуудал яригдах байх. Үнэхээр харамсалтай байж тээ монголчуудаа бид нар нэрэ хамаг баялгаа харин энэ шар тавгаатангууд өгчөөд ингээд өөрсдөө өдөр болгон өөр үйлдвэрлэдэг. Би таар ганцхан юм гэж заа хам бүгд цомны залуу айгүй тийм мундаг залуу ярьж байгаа надтай өдөр ярьж сууж байгаа. Тэгэд гэж байна штэ. Нэрот Янтогийн энэ маш олон охин компаниуд дэлхийд ерөөсөө ганцхан хөрөнгө оруулж байгаа нь энэ оюутлогоос хөрөнгө оруулж байгаа. Нэрот Янтогоос өөр хөрөнгө оруулах ямар ч боломжгүй. Дэлхийд номер 1 акцизныхаа ордыг бид нар ингээд харин энэ шаардлага алдчихад ингээд монголчууд бид нар ингээд санаа амар суулгаж болохгүй шүү дээ. Үнэхээр инээрээ. Харамсалтай байна шүү дээ. Үнэхээр инээрээ харамсалтай байна. Уул нь өдөр энэ 4-5хан иргээс дөрвөлхөн ирсэн байна. Өдөр 400-500-аа ирсэн хаяг лооцонгоо барьсан бүгдээрээ тэрийн дуулаа шидээд ингээд зогсож явах хэвээр уулна. Уулна. За манайха нэг шэри гэдэг өрөө энд сүлжээ унаад байгаа шүү манайха. Сүлжээ унаад байгаа. Ер нь
хүн бол юм байгаа байхгүй юу? Хүн ер нь тэмцэж дуугарж байгаа зөв зүйлийн төлөө өнөөдөр оюутлогоон асуудал энэ радионтогийн лөөрө дэлхийн хэмжээний оюутлогоон асуудал Монголын ард түмний толгойн өвчин, шүдний өвчин болсон хүн болгонд оюутлогоо ордоо авахсан гэж мөрөдөж байгаа. Хүн болгон бүгдээрээ хурандаа алтан бүгд зүлчээ гэж бодож байгаа. Хүн болгон энэ зэсний өнөөдөр дэлхийд $14,500 хүртэл түүхэндээ хамгийн өндөр үр дүнтэй болсон үед бид нар баялгаасаа юу ч хүсэж чаддаггүй, ямар ч ноогдол ашиг авч чаддаггүй 17 жил бид явсаа. Ямар ч ноогдол ашиг байхгүй, өгдөггүй. Энэ бол санхүүгийн аргаар лөөрцсөн, мөлдсөн, гэрээгээр халахж ирсэн лөөвөр байхгүй юу? Заллин. Гэрээгээр халахж ирсэн. 2009 онд энэ Сангжийн баяр цагт гэдэг сангийн сайдтай Санжийн баяр гэдэг нь өвөр толгой гүрсэд гэдэг шиг энэ нэг юм уу ерхий сайдтай байсан. Энэ улсуудын хоргай, энэ улсуудын хар уршгаар өнөөдөр монголчууд ямар ч баялаггүй болсон. Баялаг байхгүй. Өнөөдөр оюутлогын ордыг бол Монгол улсын засгийн газар ганцхан гэж хэлсэн байхгүй юу? За яг та нар өнөөдөр Монгол улсад энэ 2026 онд ямар ноогд ашиг өгөх вэ? Энийг тодорхой бод. Ямар ноогд ашиг өгөх вэ? Яг одоо хуучин үндсэн гэрээг бол бид цуцалнаа. Тийм үү? За та нар усныг энэ сая 150 сая метр куб бос охирдуулсан байна. Энийг охирлыг барагдуулчихаа. Тийм үү? Игсэн цагт өнөөдөр бид нар ингэж ширээний ард суугаад яригснаа гэд энэ улсуудыг ийм хавхан дунгаах хэрэгтэй байхгүй юу? Ирхэн манай Монгол улсын энэ төрийн гурван өндөрлөг энэ Монгол улсын энэ сайд дарнагт байгаа. Өнөөдөр зам хаах шиг амархан юм байхгүй шүү дээ очоод хэвтчихин. Давид гараа та нар гэж хэвтчихин. Тэгээд цагтаа үйлчлэлийн байгууллага нь яах вэ? Цагтаа үйлчлэлийн байгууллага чинь үр даалгавар биелүүлж ажилладаг үргэ биелүүлсэн үйлчлэлийн байгууллага чинь ирээд ингээд хоорондоо муудалцаад ингээд хэрэлдэн зүтэлцэн болоод ингээд тэгээд гараа явна. Өөр юм байхгүй шүү дээ. Өөр юм байхгүй. Учир нь бид нар эвтэй байж бод хүчтэй. Учир нь бид нар энэ лоозонгоор дэлхийн нийтэд хүрэх нь хамгийн чухал байхгүй юу? Лоозонгоор дуу хоолойгоо өргөх нь хамгийн чухал. Ямар ч бүтээн байгуулалт байхгүй та нар харж. Ийм миний ард байгаа энэ оюутлогын ордыг энэ ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Шоронгийн ашиг шиг юм. Хэдгээ ингээд сэндвичин барилгууд ингээд барьсан тэндгүй ингээд байх өөр юу ч байхгүй. Өөр юу ч байхгүй ингээд. Тэгээд ийм нэг харуул хамгаалтын нэг юм туг ингээд тавьсан нэг машин байг төр явж идэг тийм. Талдуурхан бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэрийн дор лөөрж байгаа лөөрчдийн энэ лөөрийн гэрээгээр дасан зогсооход хамгийн зөв. Одоо л ер нь нийт монголчуудаа хураахад бүгдээрээ энэ новшин юм уу хар. Новшин 2009 онд хийсэн энэ лөөрийн гэрээгээд нэг яарлаа цуслуулах хэрэгтэй. Өдөр хоног хугацаа алдахгүй. Өнөөдөр бид баяртай хайртай учраас Өмнөг аймагт ирсэн байж байна. Оюутлогын энэ гадаа. Багцмал доктор 7 их метр байгаа гэдэг. За ингээд энэ ийм л байгаа. Зүгээр нөхцөл байдлаар яг үнэн гэлгэр. Ахлан цаашаа машаа орохгүй цаан зовлтгүй мэдээ заа ёо. Тэ. Зүгээр ямар ч бүтээн байгуулалт байхгүй байхгүй юу? Дэлхийд номер 1 алцсны ордоо алдчихад бидний ордыг өдөр шөнөгөө 100-аас 200 ширхэг нэг машин 80 тонны баяжмалтай өдөр болгон гарсан байгаа мөртөө монголчууд өдөр болгон өрөнд ороод наагаад идэг. Тийм инэдми юм байж болд юм уу? А? Ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Тэр нэг одтойхон 3 давхар байшин ч бариг угаасаа зүгээр тэрээсээ нөгөө алцс бай цаана харж байгаа зөнгөн юм байна штэ. Тэрний цаа талаас нөгөө юу баяжмал нь гардаг байхгүй юу? Баяжмалынхаа хаалга тэр юм шиг байгаа. Тэр ажилчдын хоороос уусан тэр мөн тэр цаанаа цагаан. Аа тэр нь ажилтны гэсэн дээр шорон шиг авчиад тэрийг бүр ойр
Тэгээд энэ олон жил Монгол улсын баялагын маань идэж явуулж яаж Монгол улсын банкар үйлчлүүлдэг. Өөрснөө гадаадын банкар үйлчлүүлдэг энэ бузрууд. Энэ саяын бодлын шаардлагатай өвгөн өдөр 90 центгийн төлөвлөлөх гэдэг энэ өвгний нүдийг та нар харсан биз дээ. Энэ хүний нүдээс бол ямар ч өнгөтэй өөдөр нүд харагдахгүй шүү дээ. Лайвн дөрөөрэй. Хэрэггүй ч одоо яах гэдэг юм бэ ч одоо энэ ой. Наад болж өгснөө лайвнд орох ажлаас алгадчих надад усууч. Орохгүй ш надад усууч яг үнэ гэдэг тий. За ямар ч гэсэн манайхаа яг ийм байгаа шүү. Үндсэн гэрээг л цуцлаж байгаа бидний гол одоо шаардлага бол тийм биз дээ. Бидэнд энэ оюутлогоо энэ уул уурхайн орд хэрэгтэй боловч ямар ч ашиггүй бид өнөөдөр ноогд ашиглаж авч чадахгүй. Бид өнөөдөр ямар ч ашиг хүртэж чадахгүй. Өөрснөө өдөр болгон хөрөнд ороо суугаад идэг ийм гэрээгээр ийм уул уурхайгаар бид нар яах юм? Бараг байхгүй байгаа шууд хаацсан дээр ч бодохгүй бол өөрснөө ашиглаж чадахгүй, өөрснөө ноогд ашиг хүртэж чадахгүй. Ганцхан шар толгой тунгууд өнөөдөр ашиг хүртдэг. Дээр нь өдөрт 10 тэрбум төгрөгийн зээдийг төлдөг Монгол улсын гадаад өрийн тийм үү? Гадаад өрийн 50% буюу 21.5 тэрбум долларыг өнөөдөр оюу толгой өргөж байгаа. Энэ нөр оюу толгой биш юм аа. Оюу толгой биш шүү дээ. Энэ оюу толгой биш. Энэ Эротентгийн өөрсдийг нь хийсэн хөр. Эротентгийн энэ нөхдүүдийн энэ муухай хорон талд санааг би хэлэх гээд шүү дээ. Энэ улсууд өөрсдийнхөө хамаарал бүхий гадаадынхаа арилжааны банкудаар зээл аваад өөрийнхөө хармаа сууж байгаа байхгүй юу? Өөрсдийнхөө хамаарал бүхий Эротентод хамаарал бүхий том компани корпорацийнхаа банкнуудаас мөнгө зээлээд буцаагаа тэр өөр зээлсэн мөнгөнийхөө хүүг Монголын ард түмэнд төлүүлж байна. Оюутлогоор төлүүлж штэ ерөөсөө. Энэ менежментийн зардал, энэ амнаатын зардал бүгдээрээ тэр чигээр лойвор толгой өргүүлсэн юм баггүй юу? Толгой өргүүлсэн лойвор ш надад болчаа. За тэгээ манайхан дээр шеэрлээд өгөөрэй тий. Бүх нийтээрээ шеэрлээд өгөөрэй. Энэ лойврын гэрээг бол нэг яалтаа цуцал гэдэг бол Монгол улсын төрийн 3 өндөлт одоо Улаанбаатар орохоор хүрэж өгнө. Энэ шаардлагын хариуг бол авахгүй өдөр болгон тэмцэж өдөр болгон дуурж явах болно. Маш олоолаа дуурах ёстой. Учир нь энэ 7 сарын 20-нд оюу толгой гэдэг энэ газар лөө тавнаа гээд ингээд шүглүүлээгээд энэ тэнд микрофон ажиллуулаад энэ тэнд ард түмний тархиас сигадэд ирсэн нөгөө хүмүүс маань бүгдээрээ байхгүй шүү. Байхгүй. Учир нь тэд нар бид тэр шүү. Ард түмэн хамгийн гол нь сига тоглоом биш байхгүй юу? Өнөөдөр ард түмэндээ хамлсан хэлсэн байвал хүн хэлсэн ярьсан цаг хугацаанд бол готов явах хэрэгтэй бид нар. Бид юуны төлөө явж байгаа? Бид өөрсдөө төлөө явж байгаа шүү дээ. Өөрсдөө баялагын төлөө бид нар явж байгаа шүү дээ. Одоо ганцхан үнэмиг хэлчих. Бүх нийтээр нэг шеэрлээд энэ лойрын гэрээг цуцлаа гэж коммент хийдэг өгөөрэй манайхаа. Энэ лойрын гэрээг цуцлаханд хамгийн чухал байхгүй үр дүнтэй. Асар их баялгаа дэлхийд номер 1 алцсны ордоо өдөр хаян тонооч өдөр дээрэмдүүлчээд бид нар ингээд дуугүй суугаад байдаг. Өдөр шингөө 100 машинаараа Баяжимл маань өдөр болгон хилээр импортлаад байдаг. Монгол улсын банкар явдггүй хэдийн хэмжээний Баяжимл хэдийн хэмжээний одоо импортлж хэдийн хэмжээний Монгол улсаас ашиг орлого олж байгаа нь бүр нууцмал ийм бузрын байж болохгүй шүү дээ. За тэгээд ямар ч гэсэн ингээд маш олон иргэд цааш нь шеэрлэх хаа гэд найдаж байгаа. Ер нь зөвхөн суусан зэцнээс явсан тэнгэн дээрээ гэдэг Монгол ардын зүрх байдаг. Үнэхээр манай залуус суглахгүй байна. Иргэд маань ер нь тэгээд ийм байгаад байгаа байхгүй. Хамгийн гол нь оюутлагын талаар маш олон хүмүүс өнөөдөр оюу толгой холбоо байгуулсан явж байгаа штэ. Тийм биз дээ. Үрдүн хаана байгаа хамгийн гол үрдүн зөвхөн энэ талбар дээр байх хэрэгтэй байхгүй юу? Одоо харж байгаа энэ талбар дээр. Энэ уурхай дээр байх хэрэгтэй байхгүй юу? Ямар ч үрдүнгүүгээр янз бүрийн уулзалт гэрээ контракт хийж гэн одоо хариугаа авъя, трийг авъя, энийг авъя гэд тархиугаасан энэ заваа ямаа одоо болоо та нар заяа. Тэ. Бол Хамбогдод амар халуун байна уу? Өдрөөс хойш бид нар ирж гутаа сүүдэр жоохон суугаад нөө Хамбогдын цагдаад нь бас нөө
хам бүгдийн бас нэг тамгын газарт нь бас нэг бүртгүүлэхээр заавал захимаар яадаг нөө тэгээд тэрийг өчөөл тэгээд ингээд зогсож байна. Уулын монголчууд хэдэн зуугаараа зогсож байгаа ёстой байхгүй юу? Нэг их ингээд туг мандуулсан машинууд гарна та нар ингээд харж байна. Тэгээд ойд харуул хамгаалтыг хөөдөг юм юуны хөөдөг юм мэдэхгүй. Нэг их ингээд гараад тэр. Хөргөдөө манай туг биш шүү дээ. Гадны улсын туг юм аа хаашийн хачин туг юм эмбэлэн шиг юм зүүцсэн. Тэгээд ингээд гараад ирдэг. За тэгээ би лайвхаа төгсөл бас хэлмээр байна. Зөв яг үнэн гэлэхэд энэ ойлгоон талаар дуурайд байгаа, попрод байгаа, популизм хийгээд байгаа, худлаа яриад байгаа улсууд одоо ойлгоон төлөө битгий дугаар тэмцээрээ. Ард түмэн таанд итгэхгүй шүү. Битгий худлаа ард иргэдийн дахийг угаагаарай та нар заа юу. Зүгээр талбай дээр хагсаан бүтэнзээд нэг мик ажиллуулсан болоод та нар өнөөдөр хөөе. Бид зөв тэмцэж байна. Одоо олон улсын шүүгүүд хандаад бид ялна гэдэг юм үлгэр шиг юм битгий яар заа юу. Энэ бол сонгуул болж байна. Одоо 2022 онд сонгуул болж байна. Сонгуулийн шоу юм уу харсан юм. Шоу хийсэн. Тэгээд яг антимтэйг яг бидний шиг дүр сэтгэлээрээ өнөөдөр экономикоо дөдөө, байгалийн баялагаа дөдөө, баялагаа авахын төлөө өнөөдөр ингэ явж байгаа бидэнтэй нийлээд энэ хадгалсан хадаад бүйтгий хүрээд явж байгаа. Ямар ч юм бэ? За тэгээ манайхан шийдэж өгөөрэй. Одоо ямар ч юм бэ? Хаяг олсондоо барай суусан юм байна. Амагаас өвдөө өстэй ятаж тахиж байгаа. Хэдэн машин гарсан юм хөндлөгийн автомобилд өдөртэй. Өнөөдөр бидний хийж байгаа юм баялагын машины хийх хэрэггүй шүү манайха. За ийм байх шийдэж өгööray.